Өнөөдөр Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 8 дахь хуралдаан хоролдлоо. Хуралдаанаараа ээлжид хуралдаанд зарлах тухай хэлэлцлээ. Энэхүү Орхон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжилт 14 дахь хуралдааныг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр зарлан хоролдуулахаар тогтлоо. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар ээлжид 14 дугаар хуралдаан зарлахаар 7 сарын 5-ны өдөр зарлж хоролдуулахаар боллоо. Энэгээр ер нь бол хуулийн дагуу урд оны төсвийн гүйцэтгэлийг төрийн аудитын байгууллага баталгаажуулаад тэгээд баталгаажуулсан аудитын дүнгээ хуралдаанд танилцуулдаг. Хурал бол өөрөө төсөв баталдаг шүү дээ. Бас хяналттай хуурхтай. Тэгээд тэргээрээ төсвийн гүйцэтгэлийн аудитыг сонсоод тэрэн дээр бас тодорхой дүгнэлт хийдэг. Тэгээд аудитлэгдсэн дүнг баталгаажуулдаг 18 оны төсөв шүү дээ. Бид нэрэн зарцуулаад өнгөрсөн ийм хуультай. Тэгээд энэ хуулийнхаа дагуу ээлжид хуралдааныг 7 сарын 5-ны өдөр хоролдуулаад за тэгэхээр энэгээр бол ийм нэг асуудал гэсэн үг багц. Энэ орон за хоёр дахь асуудал нь болохоор урдны нэг ээлжид хуралдаанаар бас хойшлуулсан асуудал байгаа. Энэ бол Яргуут даваат багуудын хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөө. За энэ дээр бол бас зарим бидний шаардлагат нийцэхгүй тийм хэсэгчлсэн ерөнхий төлөвлөгөөний заалтууд байсан шүү дээ. Тэгээд эдгээрийг засч оруулж ирээ гэсэн юм даалгавар. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанаар Яргуут багийн талаар хэлэлцэж байгаа шалтгаан нь тус багт ойрын жилүүдэд шинээр айл өрх шилжин ирэхэд нэмэгдэж байгаа. Үүнийг дагаад гэмт хэрэг гарах тохиолдол ихсэж байна. Ялангуяа хулгайн гэмт хэрэг тус багт өссөн үзүүлэлттэй байгаа юм а. Тиймээс тус багийн дэд бүтцийг шийдэх, гэрэлтүүлэг камержуулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Иймд тус багийг хөгжүүлэх хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг дахин сайжруулан хэлэлцэж байгаа ч. Энэхүү эх сарын 5-ны өдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаан үндсэн 2 асуудлыг хэлэлцэхээр боллоо.